Яг 2026 оны хувьд бол хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарын хувьд бол гурвалсан хямралын жил гэж ярьж байгаа. Яг нь энэ нь одоо энэ эрт томьёо гарч ирж байгаа боловч сүүлийн 10-аад жилийн хугацаанд хуралдсан, хоримтлагдсан одоо эрсдлүүдийг гурвалсан хямрал гэж одоо тодорхойлж байна гэсэн үг. Нэг талаасаа бизнес загварын буюу орлогын хямрал, нөгөө талаасаа технологийн хямрал, гуравдугаарх нь бол олон нийт итгэлцлийн хямрал гэдэг ийм гурвалсан хямралын үед манай сэтгүүл зүйн салбар ажиллаж байна гэсэн үг байна. Уг нь бол бид нэр одоо юу гэдгийг дөрөв дэх засаглал гэж ярьдаг те, нийгмийн суурь, тулгуур, чухал салбар байгаад идэг. Гэтэл энэ гурван хямрал маань бол одоо маш олон орнуудад ардчлал ухрах, хүний эрх зөрчигдөх, тэр олон одоо бусад яг хэвлэл мэдээллийн салбараас давсан том эрсдлүүдийн бас суурь болоод байна. Тэгвэл Монгол улсад сэтгүүл зүйн салбарын гурвалсан хямралтайгаа яаж одоо нүүр тулахын, хэрхэн яаж даван туулахын гэдэг арга аргачлалыг бид нэр ярилцах зорилгоор энэ удаагийн Media Mongolia арга хэмжээгээ ол зохион байгуулж байна. За эхний Media Mongolia 2024 арга хэмжээ 2024 оны 11-р сард болж исэн. За энэ жилийн хувьд бол бид нэр Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөн ойн өдрийг бас тохиолдуулаад 3 сарын 5-ны өдрийг сонгож цаашдаа яг 3 дугаар сарын 6-ны өдрийг тохиолдуулан жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөд бэлтгэл ажиллаа хийгээд явж байна гэсэн. Тэгэхээр энэ удаагийн Media Mongolia арга хэмжээ нэг өдрийн хугацаанд за дотоодын хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд болон олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран энэхүү гурван хямралыг хэрхэн яаж даван туулах вэ гэдэг сэдвийн хүрээнд бол ярилцсана гэсэн үг. Миний ихтгэлийн сэдэв бол сэтгүүл зүйн салбарын үнцийн болон хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг сэдэв байх юм. Сэтгүүл зүйн салбар гэдэг чинь өөрөө нийгэмдээ яг ямар ач холбогдолтой байдгийм бэ? Сэтгүүл зүйн салбарыг дэмжсэний, хөгжүүлсэний, энэ салбарт инновац хэрэгжүүлсэний нийгмийн үн цэн нь ямар байдгийм бэ гэдэг талаар би бол одоо арга хэмжээг нээж илтгэл тавина. За яг мөнгөн дүнгээр жишээлбэл сэтгүүл зүйн салбарт орсон $1000 хөрөнгө оруулалт жишээлбэл эргээд хэд үржиж мөнгөн дүнгээр гардаг вэ гэдэг ийм тооцоо олол хийхэд маш хэцүү. Харин цаашлаад сэтгүүл зүйн салбарт хийсэн хөрөнгө оруулалт маань хүний мэдих эрхийг хангах замаар нийгэмдээ ямар өгөөж авчирдаг вэ гэдэг талаар бид нар илүүтэй бас фокуслаж ярилцахаар зорж байгаа гэсэн үг. Яг бодит эргээд яг сэтгүүл зүйн салбарт хийсэн $1 буцаагаад нийгэмдээ яг ямар байдлаар эргээд өгөөж олж очдөг юм бэ гэдгийг аль болох тооны хэлээр бид нар тайлбарлахыг зорж байгаа гэсэн үг. За Media Mongolia арга хэмжээ маань бол хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарынхны салбартаа тулгамдж байгаа зөвхөн бизнес загвар гэхгүй итгэлцэл, ёс зүй, хэм хэмжээ, хууль эрх зүйн орчин, эрсдэл тийм ээ. Энэ бүх зүйлийг нэг одоо малгайн доор хилэлцэх юм хилцүүлгийн нэгдсэн талбар байхаар зорж байгаа. Тийм учраас та бүхэн хэрвээ мэдих эрх тийм ээ өөрөө ямар нэгэн шийдвэрийг биедан гаргах тэр эрхийг үнэлдэг бөгөөд хүндэлдэг бол Media Mongolia арга хэмжээнд ирж оролцоорой гэж урьж байна. Тэгээ салбарынхантайгаа бүгдээрнтэй одоо Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөн ойгоор Novotel зочид бодолд Memo 2026 арга хэмжээгээр уулзцгаая.